Ер нь бол дэлхийд дээр бол одоо 50-аас 60 сая одоо монголчууд ба монгол гарал үүсэлтэй улсууд гэж байна гэж. Хятад бол 7 сая одоо монголчууд байна. 7 сая бүр цэвэр монголчууд байгаа шүү. Балбад бол 12 сая монголчууд байна гэж. Оросын одоо эзэнт улсын одоо хаадууд бол манай монгол хаанаас өөрийнхөө цол хэрмийг ирж хөтж авдаг. Манай хаан тэднэрд нь олгодог байсан. Чингис хаан бол одоо харгис, алан хятагч, муу мухаа гэдгийг бол энэ Европынхан Америкчууд, энэ энтгчүүд, хятадууд бичээгүй шүү дээ. А энийг хин тэгж бичсэн бол орсууд л бичдэг байсан. Монголчууд бол 110 хот байгуулсан гэдэг чинь. Алан хятагч одоо исламын террорист хүмүүс бол байж байгаа. Тэрүүн дотор байна шүү дээ. Монгол цустай улсууд бас байх боломжтой. Би энтгээд ингэж ажиллаж байсан чинь надад нэг хүн нэг энтгийн нэг төрийн хүн ирээд таанус одоо худалч хурамч таанус яхан өөдгөө улсууд энэ төр гэдэг ингээд шууд ярихгүй юу. Тэгэхээр би та хүн андуураад байгаа юм уу та гэдгийгсэн чинь та чинь Монголын элчин сайд үстэй гэдэг чинь тийм гэдгийгсэн чинь би тэгвэл танд бол яриад байна шүү дээ гэдгийгсэн. Энэ өөр монголчууд чинь тэгж шүү дээ. Таанус өстой муухай шүү дээ. Яваад бүр гэд бид нар мөрөөдөд ингээд одоо Чингис хааныхан одоо нутг руу ирж яа ингээд очиход бол энэ мууса хужаа нар байна гэд луу ханууд байна гэж ингэж үздэг. Тэрнийгээ таанустай болиочтой. Эн чинь бид нарыг бол их гомдоож байна шүү гэж ингэж одоо ярьдیں шүү дээ. Бас хараартай усуд бас би Монгол гэдэг. Тэгэхээр миний биеийн дээгүүр одоо Монгол цус гүйж байгаа. Манай ээж Монгол байсан. Манай аав Монгол байсан гэсэн ийм зүйлүүдийг бас ярьдаг улсууд бас их байна. Хүн яг одоо амьдарч байгаа цаг хугацаа ингээд амьдралынхаа замналыг бол хувь тавилан гэж итгэдэг шүү дээ тийм. Хүн болгон яг өөрт ногдсон бас тодорхой хэмжээний хувь тавилангаар амьдарч байгаа. Тэгээ мэдээж яг амьдарч байгаа амьдралдаа хүн болгон сэтгэл хангалуун байдаг байх гэж бодож байна. Та ер нь яг ингээл хийсэн ажлуудаа ч гэдэм үү эсвэл яг хийж байсан ажлуудаа, хийсэн судалгаануудаа ингээд эргээд бодоод үзэхэд би ер нь дажгүй хувь тавиланд амьдарсан хүн байх шүү гэдэг нэг бодол хүн болгонд байдаг байх л та тий. Тэгэхээр та ингээд яг эргээд бодоход ямар хувь тавиланд амьдарсан хүн байна? Ер нь бол бас хамгийн гол нь хүн одоо төрлөө, хүн бий боллоо, үүслээ. Хамгийн гол нь энэ дэлхийд энэ Монголд ямар нэгэн зүйлийг бүтээх ёстой гэж би одоо ингэж ер нь залуугасаа тийм бодлоготой ийм төлөвлөгөөтэй байсан. За яг улсад ажиллах асуудал бол нэг өөр. Улсад бол одоо 60 40-50 жил ажиллаа. Түүний хажуугаар одоо улсад ажиллахын хажуугаар одоо өөрөө бие дааж юу бүтээ. Манай монголчууд ч бол ингээд 60 хүрлээ. За баяртай бүх юм дуустын байна гэсэн юм бодолтой байдаг. Би тэгэхээр бол 60 бол нас биш юм байна. Манай одоо бас багш нар байдаг, Гүрүү Даваярн Бүчи байдаг. Гүрүү Даваярн Бүчи бол өөрөө ингэдэгээс би одоо нэг 75 настай болох юмсан. Тэгэх юм бол би айгүй том бизнес хиймээр байна гэж надад нэг ярьдаг байсан. Тэгэхээр бол хүн бол ямар ирж хүчтэй, ямар одоо хэрв одоо өөрийнхөө одоо олж авсан мэрэгжил бол хизээч одоо хүнээс алж явдаггүй юм байна. Тэр мэрэгжлийнхаа дагуу мөн түүн дээр шинэ одоо мэрэгжил эзэмшээд ингээд ажиллах хэрэгтэй юм байна. 60 нас гэдэг бол одоо нэг үе нь улсад ажиллах үе нь дуусаад хувьдаа ажиллах сайхан боломж байд юм байна гэдгийг үндэслээд ер нь бол би одоо нэг залуугаас л яг улсын ажил хийгээд одоо гадаад явдлын яамд гадаад харилцааны асуудлуудыг ингээд хийгээд явж байхад бол дандаа судалгаа бас Монголын тухай, Монголынхаа төв, Монголынхаа соёл, манай монголч ямар улс байсан бэ гэдгийг бол одоо би бас хажуугаар судалж явж байсан. Тэгээд одоо 60 нас хүрснийхаа дараа бол энийг нэгтгээд улам өргөжүүлэх энэ ажлыг бол хийсэн байна. Хийж байгаа. Монголчууд болон Монгол гаралтай улсууд нэгдээд 21, 22 дугаар зуунд бол оюун ухаанаараа, соёлаараа одоо дэлхийг одоо нэрхасаа гэсэн ийм одоо ерөөлийг би дандаа оцсон газар болгоно ингээд тавьж явдیں۔ Юмуд бүтэн байхаа гэд би одоо мөрөөдөж найдаж байдаг. Миний нэг итгэл байгаа. Төрийн байгууллагт
хөвчлэн ажилласан гэж ярьж штэ. Тэр гол нь ямар байгууллагуудад би ер нь бол одоо ингээд гадаад харилцааны яам. Гадаад харилцааны яамд бол одоо олон жил ажилласан. Дараа нь бол одоо төрийн ёслолын албаны дарга олон жил ажилласан. Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ог тэмдэглэх тэр явцад бол би одоо төрийн албаны одоо төрийн ёслолын албаны даргын үүрэг гүйцэтгэж даргыг хийжсэн. Тэгж яхад бол одоо нэг 800 жилийн яваас учраас олон төлөөлөгчдийг хүлээж авах энэ одоо ордны одоо их засварыг хийх энэ ажлуудыг бол би дандаа гар бие оролцож байсан. 2008 оны үед яа. 2008 он. 2006 оны. Та яг төрийн албанд гэдэг юм уу те амьдралынхаа хэдчнэн жилийг зориулсан байдаг юм бол 1972 онд би сургууль төгсөж ирсэн Москвад олон улсын харилцааны дэд сургууль. Тэгээд одоо 72 оноос эхлээд 2010 он хүртэл одоо төрийн албанд зүтгэсэн. Тэгэхээр бол одоо хэдэн жил болж байна? 40 гаруй жил болж байгаа тийм. 40 гаруй жил бол гадаад харилцааны салбарт ажиллаж гисэн. Гадаад харилцааны яам, энтэг цуг элчин сайдын яам. Мөн түнчлэн улсын их хурлын гадаад улсын их хурлын нөгөө тамгын газрын гадаад харилцааны хэлцэл зөвлөх гэх тэгэл дандаа миний ажил бол дандаа гадаад харилцааны салбарт л ингээл одоо 40 гаруй жил ажиллаж гисэн байна. Энэтхэгт элчин сайдаар. Энэтхэгт бол би одоо ер нь 18 жил амьдарсан байгаа. Бүр. Одоо энэтхэгт суугаа Монголын элчин сайдын яамд Атшаагаас нь эхлээд нарийн бичгийн дарга тэгээд зөвлөх тэгж ягаад элчин сайд бас. Элчин сайдаар бол 1998-аас 2002 оны хооронд 4 жил ажилласан. Түүнээс өмнө бол одоо 14 жил бол юу ажилласан. 14 жил нь бол элчин сайдын яамд олон янзын албан тушаалуудад ажилласан. Яагаад энтэх рүү тэгж олон явуулсан бэ гэвэл дээр үед одоо Монгол Улсын засгийн газар бол надыг бол англи хинди хэлтэй учраас тэнд бол одоо хинди хэлтэй англи хэлтэй хүмүүс тэр болгон байдгүй байсан учраас дандаа үе ингэж намайг томилж ингэж явуулж ажиллаж байсан. Удаатай нэг дарга ажиллах болдог. За тэгэхээр бэлтгэлийн та очиж хийж ажиллах хэрэгтэй гэж тэгэл явуулдаг. Тэгэл өөрөөр хэлбэл 80-аад оны 50 жил удаа ажилласан. Тийм бай. 80-аад оны хив үеэр явсан болж таарж штэ тий та. Би одоо 76 оноос эхлээл одоо элчин сайдын яамд ажилласан. 1976. Энтэх бол одоо манай гол одоо нэг 3 дахь хөрш одоо гол одоо гарц байсан. Социалист орн тэр үеийн социалист орнуудад харьцдаг байсан. Хөрөнгөтэй орн гэхээр бол одоо энтэх улс одоо анх 1955 оноос эхлээд манайх элчин сайдын яамаа байх болсон шүү дээ. Нэлээд эртнээс 55 онд дипломат харилцаа тогтоол 56 онд өөрийнхөө элчин сайдын яамыг байх болсон. Тэгэхээр тэр бол манад 3 орнууд руу ганц цонх байсан. Тэгвэл дипломат харилцааны бас 70 жилийн ойн онд. Тий 70 жилийн ойг одоо тэмдэглэж байгаа. Таныг би нөгөө анх энэтхэгтэй холбоотой нэг юм судалгааны зүйл хайсан чинь таныг энэтхэг нэм даваа гэж зааж өгчээсэн баг. Тэгээд таны бараг ингээд аваг шахуу болчихсон юм байна би тухайд бодож илээ. 2015 онд энэтхгийн ерөнхий сайд Мойди манай Монгол улсад ажиллалаа. Тэгээд ажиллах хугацаанд нь намайг танилцуулсан байхгүй. Энэтхэд бол одоо олон жил ажилласан манай энэтхгийн судлаач гэж танилцуулсан. Тэгс чи Мойди надаас та энэтхэд хэдэн жил байсан бэ гэж асуусан. Тэгсэн чинь миний хажууд Мойдигийн хажууд зогсчихсан манай ерөнхий сайд бол наад нямдаа байгаа чинь бол одоо хагас энэтхэг хагас Монгол гэж хэлдэг юм аа гэж тэгж инээлгүүлчихсэн. Яг тэрнийг та бол мэдэрсэн байна, бас ажилласан байна тий. 70-аад оны яг дунд үеэс ахуулаад та ер нь энэтхэгтэй ингээ холбогдоод явцсан гэж байна. Тэгээд тухайн үедээ холбогдож байгаа процесс бол мэдээж давуу тал нь бол хинди хэл, англи хэлтэй гэдэг нэг тийм давуу талаар гэж. Тэгэхээр та ер нь бол бас хинди хэл сурахаас ахуулаад бүр тэрнээс өмнө энэтхэг гэдэг улстай ямар нэгэн байдлаар холбогдож таарж штэ тий. Магадгүй тухайн үеийн Монголын нийгэм өөрөө зүгээр магадгүй орос хэл бас илүү давуутай ч гэдэм үү те. Түүний араас англи хэл ордог байсан байхыг үсэхгүй юм. Тийм цаг үед яг ямар учир шалтгааны үүднээс та энэтхэг гэдэг улсдын бас тодорхой хэмжээд холбогдоод хинди гэдэг хэлийг сурыг гэдэг бас яг тэр хүсэл эрмэлзэл нь
гарч ирсэн байт юм бол 1967 онд би 21 дугаар сургуулийг төгссөн. 21 дугаар сургуулийг төгсөөд ямар ч азар юм Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд намайг сонгож авсан. Улс бол сонгож аваад тэгэл явуулчихж байгаа шүү дээрээс тий. Тэгээд 572 онд сургуулийг төгсөөд ирсэн. Тэгтээ олон улсын харилцааг төгсөхдөө бол би гадаад судалгааны эдийн засгийн мэргэжлээр төгсөж ирсэн. Тэгээд ирээд гадаад яамд ажилласан чинь харилцааны юм бас ажиллах хэрэгтэй байна гэдгийг үзлээд тэгээд бол одоо бас хинди хэллийг бол бас энтгэхэд бас очиж бас сурсан. Англи хэлийг бол одоо олон Москвад сурсан. Тэгээд бол хинди англи хэлтэй бас болсон юм байна. Ер нь одоо миний үед бол одоо 70-аад оны үед бол одоо хөрөнгөтөн орнуудаас хамгийн одоо харилцаа, соёлын харилцаатай орн бол энтх улс байсан. Тэр үед ерөөсөө Монгол болон Оросын холбооны улс социалист орнуудын дунд бол энтхийн кинонууд л их чөлөөтэй гардаг байсан. Раш Капур гэдэг хүний одоо кинонуудыг нийтлэг байсан. Нэгдүгээр энийг надад сэтгэлд хоёрт нь бол 1921 он хүртэл одоо энтхийн одоо ном зохиолууд үлгэрүүд бол Монголд ерөөсөө их дэлгэрсэн байсан. Өөрөөр хэлбэл манай одоо өвөг дээдс бол дандаа энтхийн одоо ном зохиол одоо тухайлбал одоо Жанараас 32 модон хааны үлгээр Субашид энийг бол хүүхдүүдэд ярьж өгдөг байсан. Энийг бол одоо манай одоо аав энэ бол ярьж өгдөг байсан. Тэгэхээр бол бас энэ энтрийг үзээд эртний одоо соёлтой орон хятад улсын цаана байдаг орон гэдэг энэ утгаар нь би сонгож энийг бодож ингэж авсан. Хоёрт нь бол хинди хэлнээс гадна бас англи хэлийг одоо шууд англиар ярьдаг энтгэт бол одоо улам англи хэлээ сайжруулах боломжтой байна гэд давхар бодсон ийм санаа нь бол тийм байсан. Тэгээд бас түүхэн судлалын Монголын түүхийг энтгэжүүлж юу гэж үздэг юм байна. Энтхийн номын сангуудаар манай Монголын тухай юу гэж бичсэн байна гэдгийг судлахаар тэгээд одоо тийшээ одоо энтгэхээ сонгосон учиртай. Хүний амьдралд гаргасан шийдвэрүүд, явсан замууд эргээд одоо өнөөдрөөс буцаад харахад энэ л их зөв сонголт байж дээ. Үүний ачаар л би өнөөдөр ингэж хөлөө олж гэдэг ч юм уу зам мөрөө зөв олж явжтэй гэсэн бодол хэрвээ төрдөг бол та аль шийдвэрээ аль зам руу орсныгоо миний амьдралын хамгийн зөв зам сонголт шийдвэр байсан гэж хэлэх бол. 1972 онд би сургууль төгсөж ирээд гадаад яамд 2 жил ажиллаад тэгж яагаад би энэ удаа энтх рүү явж хинди хэллийг судлаад тэгээд энэ Монголын харилцаа судлал яасан гэд тийм бодол төрсөн. Тэгээд найз нөхдүүдтэй ярьсан чинь өө чи одоо Москвад олон улсын харилцаа төгсчгээд тийшээ яв тэр халуун газар чи хэцүү биш үү гэд надад хүмүүс тэгдэг байсан. Би тэгэхээр үгүй хэцүү чи яг хэцүү байж болох юм. Хамгийн гол нь бол миний нүд би одоо нүдээ тайлмаар байна. Бид нарын нүд бол зөвхөн социалист орны хэмжээгээр хязгаарлаж гээд байна. Жаахан тэлий. Одоо манай хаадууд бол 360-аар ингээд одоо боддог байсан. Тийм учраас нүдэн тэлий гэж бодоод энтхийг сонгож аваад энэ бол хэдийгээр 2 жил бол жаахан халуун хэцүү байсан боловч энэ бол миний сонголт бол төр зөөрөн хүнд байсан. Гэхдээ бол энэ шийдвэр миний энэ одоо шийдвэр бол найз нөхдөйгөө жаахан зорж байгаад гаргасан шийдвэр бол их зөв байжээ. Түүний хүчинд бол би одоо Монгол улсын он зөвхөн хөрөнгө иргэд элчин сайд цолаавлаа. Монгол улсаас энтх суугаа элчин сайдаар ажиллаа. Мөн түншлэн хавсран суугаа орнууд бол Бангладеш, Шри-Ланк комитет орнуудад элчин сайдаар суулаа. Мөн түншлэн одоо Афганистанд бол одоо засгийн газрын одоо төлөөлөгчөөр бас ажиллаа. Энд эдгээр энэ үйл явдлууд бол одоо Монголын одоо гадаад бодлогыг хөгжүүлэх, Монголын одоо гадаад харилцаанд бол бас зохиог нэмэрээ оруулсан ийм үйл явдал боллаа. Тэгээд энтэй бол би баяртай байдаг. Миний сонголт зөв болжээ гэж ингэж одоо бод. Хоёрт нь бол Монгол энтх хоёр бол маш их эрдэнэ хэлхээ холбоотой бүр одоо ингээд 3000, 4000, 5000 жилийн хэлхээ холбоотой байдаг юм лээ. Хажуугаар нь энтх бол одоо бурхны шашны одоо том орон юм гинлээ.
Тэндээс бол монголчууд бол ганг голын ар сайныг авчирч димгинлээ. Тэндээс бол одоо бурхан багшийн одоо зүйлүүд одоо Монголд ирдийн гинлээ. Мөн түнчлэн ганг голын одоо энтхийн ганг голын ар сайныг авчирч манай Сүхбаатар аймагт байдаг ганг нууртай гэдээ одоо холбогдож ганг нуур руу одоо тэр ганг голын ар сайныг авчирч ингэж хийсэн юм гинлээ. Гэх мэтийн ийм зүйлүүд 50000 жилийн өмнө ер нь бол энтх монголчууд бол энтхийн түүхчид бол Монгол энтхийн хэлхээ холбоо бол 100000 жилийн одоо түүх холбоотой. Хүннүүчүүд бол одоо энтхэд одоо очиж өөрийнхөө эзэн тулсыг байгуулсан. Манайхан мэддгүй сонин хүннүүчүүд одоо Европ явсан Атила энтергээл байдгаас хүннүүчүүд энтхэд ороод Перси орнууд ирээд эзэн тулсаа байгуулсан юм а гэдгийг мэддгүй. Тэнд бол хүннүүгийн эзэн тулсууд хаадууд гэдэг одоо бүр жагсаалт мэгсаалт нь байдаг. Хүннүүгээс үлдсэн одоо мөнгөн зоосон тэргээд маш их юм байдаг шүү дээ энтхэд бол. Тийм учраас бол ингээд энтхэд очиод жахрал нэрүүгийн номын санд очиод ингээд үтсэн чинь Монголын тухай маш сайхан номнууд байт юм байна. Би өөрөө Монголын түүхийг бол Монголдо судлаагүй энтхэд очиод бүх Монгол гэдэг чинь дэлхийн хагасыг эзэлсэн ийм том орн байсан юм байна шүү дээ. Гэдгийг мэдэж авсан. Гадны хэл дээрээс. Мөн түнчлэн тэр үе чинь нөгөө Чингис хааны юм хүмцэн дандаа 20-тэй байсан. Чингис хааны тухай бол энтхэд очиж үзсэн. 1924 онд Орос одоо Жанкаши хоёр хоорондоо гэрээ байгуулад Монголыг бол одоо Жанкашигийн нэг хэсэг гээд үзээд гарын өс зуржсэн гэрээ хүртэл байдаг. Тэрнийг олж үзэж одоо сэтгэл маань аягүй яг одоо их эмзэглдэг байсан. Мөн түнчлэн одоо энтхийн нэг хүн надаар ирээд таанаас аягүй их муха усууд ирээсээ одоо хэлсэн ярьсан зүйлүүдээ мартчихдаг ийм хүмүүс гэдгийгсэн. Яасан гэдгийгсэн чинь та нар бол бид нарыг яг одоо эргэж аавна гэж худлаа хэлчихээд одоо бид нар 300 жил таанусыг хүлээж байна. Таанус эргэж ирээгүй, эргэж бид нарыг аваагүй гэх мэтийн ийм зүйлүүдийг сонсохоор бол одоо имзэглдэг. Тэгээд энийг судлах хэрэгтэй байна. Монголчуудаа мэдүүлэх хэрэгтэй байна. Олон монголчууд бол дэлхийд дахинд байдсан байна гэдгийг одоо үндэслээд ингээд судалгаа гэдэг өөрөө хуурай дандаа ингээд ажлынхаа хажуугаар судалгаа хийдэг байсан. Таныг энэтхэг улсад очсон он жилүүд тухайн цаг үедээ нийгмийн тогтолцооноос шалтгаалаад Чингис хааны түүхийг дарддаг одоо арай ялангуяа одоо хойд хөршөөс гэдэг юм арай өөр мэдээ дуулгадаг байсан юм шиг байна. Тэгээ та яг өөрөө бичилж очиод судрын чуулгантай гэдэг ч юм уу яг Монгол их орон эзэн Чингис хааныхаа түүхтэй танилцаад суух үед сэтгэл хэрэг хөдөлсөн бэ? Их сони асуулт байна. Сайхан гоё асуулт байнаас шууд 10 дугаарыг төгсөөд Москва 5 жил сураад ингээд 15 жил миний амьдрал ингээд тийм ээ. Энэ 15 жил би бол яг хөө 10 жилд бол 9-10 дугаар ангид бол Монголын түүхийн талаар товчхон ороод өнгөрчдөг. Тэр үед бол Чингис хаан маань тухай ярьдгүй. Ер нь Монголын түүх жаахан ороод ингээд өнгөрчихсөн. Тийм учраас би Монголын түүхийг яг бол ер нь бол тэр үед бол одоо 72 он 74 оны үед бол Чингис хааны тухай юм ярьсан хүн бол үндэсний үзэлтэн болоод хөвөрчдөг байсан. Чи ганцхан социалист системийн тухай ярих хэвээр, зөвлөлт холбоот улсыг магтах хэвээр, социалист систем дотроо л ярина гэж юм. Тэгэхээр бол хэцүү өөрөө судална. Монголын номын санд бол тэр болгон одоо оруулж үзүүлэхгүй. Тэгээд энтхэд очиод энтхийн одоо нэрвэн сургуулийн номын санд очиод аль Монголын түүхтэй ямар ном зохиолууд байна гэсэн чинь дэлхийн одоо Перс одоо санскрит за тэгээд одоо араб хэл дээр бол Монголын тухай бол аягүй сайхан ном зохиолууд бичсэн ном зохиолууд байдсан байна. Тэгээд жуулчид аялагчдын тэмдэглэлж байд юм. Тэр аягүй сайхан бүр он сартаа тэдэн жил 1650 оны одоо аялсан хятадын одоо жуулчдын одоо тэмдэглэлүүд хятад дээр байж байгаа жишээтэй. Персийн одоо жуулчдын явсан тэмдэглэл бол перс хэл дээр байж байгаа жишээтэй. Тэгээд тэр нь бол дандаа англи хэл дээр орчуулчихсан учраас надад сайхан амархан байдаг байсан. Тэгээд англи хэлээс нь уншаад би одоо Монголын түүхийг бол ерөөсөн тэгээд энтгэж очиж мэдж авсан шүү дээ. Монголчууд одоо орсуучин болоо та нар асуул бол одоо ядуу зүдүү ингээд одоо бүдүүлэг орон байсан л гэж үздэг. Тэгээд тэнд туссан чинь
монголчуудын дэлхийн хагасыг эзэлжсэн юм байна. Орсын чинь өөрийн эзэлжсэн юм байна. Хүчрхэг Орсын орн болох гэд бол одоо монголчууд тусалж яасан монголчуудын хүчээр бол Оросын холбооны юм хүчрэх улс бий болсон. Монголчуудын тусламжаар бол Хятадд бол айгүй бүгд найрамдах Хятадаар дуус гэсэн юм хүчрхэг том улс байгуулагдсан. Иранд бол одоо айгүй хүчрхэг одоо Иран улс байгуулагдсан. Энийг бол манай Хүлэг хаан байгуулсан тэр гээд ингээд энийг үзэхээр бол их бахархтыг. Гөр баярлална, бахархан. Чингис хаан бол одоо харгас, алан хятагч, муу мухаа гэдгийг бол энэ Европынхан, Америкчууд, энэ энтгчүүд, хятадууд бичээгүй шүү дээ. А энийг хин тэгж бичсэн бол Оросууд л бичдэг байсан. За их эзэн Чингис хааны хамгийн ууган хүү манай Жүч хаан бол одоо Алтан ордын улсыг байгуулсан. Жүч хааны одоо хүү Бат хааны одоо ордон байсан газар энэ одоо Казан хотоос 200 км Болгар гэх хот байгаа. Тэр хотны одоо суурин дээр харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо манай Алтан ордын улс Ижил мөрөн буюу Волг мөрний хоёр талаар 110 одоо хот байгуулсан түүхтэй. Энийг бол одоо энэ дээр энэ зурган дээр бол ингэж харуулсан байж байгаа. За дараагийн одоо зурган дээр бол энд бол манай Жүч хаан одоо хатантайгаа ингэ сууж байгаа ийм зураг байж байгаа. Өөрөөр хэлбэл Жүч хааны хүүхдүүд Бат хаан, Орд ингээд одоо энэ хүүхдүүд нь бүгдээрээ цуглараад өөрийнхөө аав ээж хоёрын одоо зургийг энэ дээр нь ингэж сайхан ойлгоод ингэж одоо баяр ёслолтой тэмдэглэж байгаа ийм сайхан миниатюр зураг байгаа. Энэ зураг бол энтгэд байгаа судрын чуулганы одоо чимгэл зураг болсон ийм зургнаас авсан жинхэнэ бодит зургууд юм шүү гэдгийг бол ийм зураг бол одоо хаач байхгүй. Жүч хааны одоо албатай зургууд байхгүй. За энэ бол одоо манай Цагаатай хааны одоо бас зураг байж байна. Цагаатай хаан бол хатантайгаа хамт сууж байгаа. За энэ зураг бол манай Бат хааны одоо миниатюр зураг. Бат хааны одоо ийм зураг бол бас одоо хаач байхгүй. Ганцхан энтхийн судрын жуулганы одоо чимгэл зураг дотор байсныг би сая олж ирсэн байгаамаа. Хувь хүний хүмүүжил талаасаа залуугаасаа яг Монгол улстай Монгол улс иргэн болж төрсөн бол бас тодорхой хэмжээний хийсэн бүтээсэн зүйлтэй байх хэрэгтэй гэдэг одоо баримтлал гэхүү үзэл баримтлалыг ингэж өөртөө бий болгож өнөөдөр их хүрсэн ингээд. Одоо яг тэр үзэл баримтлалдаа хүрэх чиглэл рүү гэхүү те эргээд ингээд бодоход ер нь яг хамгийн том хийж бүтээсэн зүйл нь юу байх юм? За тэгэхээр наад шиг сони асуулт байна. Тэгэхээр бол би ч одоо 40 жил одоо Монгол улсын засгийн газарт Монгол улсын төлөө ажилласан байна. Цалин аваа тийм үү? Төрдөө ажилласан. Төрдөө ажиллахад бол бас Монгол энтхийн харилцаа, Монголын одоо салбар энтхийн салбар төвд энэ орнуудтай Монголын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бол эгийн төлөөлөд ажилласан байна. Нэг 40 жил бол одоо Монгол энтхийн харилцаа гол орнууд энтхийг за түүнээс гадна бол одоо Балт байна, одоо Бангладеш байна, тэгээд одоо Шри-Ланк байна. Энэ орнуудтай харилцаа хамтын ажиллагааг 40 жил ажилласан байгаа. Өөрөөр хэлбэл 76 оноос эхлээл одоо 2002 он хүртэл ингээд одоо ажилласан нийтдээ бол энэ бол би одоо цалин аваад төрдөө ажилласан. За ингэхдээ бол хоёр орны харилцааг шинэ одоо төвшөнд хүрэхийн төлөө ялангуяа мэдээллийн технологи тэр үед бол одоо 70-80-аад оны үед бол энтэгт бол дээд зэрэгтэй хөгжиж гисэн. Энэ одоо гар утас мутс энэ одоо мэдээллийн технологи call center-ууд бол Америкийн call center-ууд бол энтэгт байгуулжсэн. Ерөөс энтгээс Америкийн одоо ажлыг явуулдаг. Ерөөс гар утсаар ингээд удирдаад эсвэл
тэр бол айгүй мундаг юм байд юм байна. Solar cell бол энд ингэж гардыг байна. За түүнээс гадна бол манай Монголын хүмүүс зориулж одоо энтхийн одоо бурхны одоо гэгэрсэн бурхан багшийн гэгэрсэн тэр одоо Орионд жаахан газар авсан. Одоо Монгол сүм байгуулахаар тэрнийг бол одоо тэр газрыг бол энтхийн засгийн газартай ярилцаж тэр газрыг хөөцөлдсөн. Өөр одоо олон жил хөөцөлдсөн. Тэгээд одоо манай Монгол улсын ерөнхийлөгч Багванд одоо инквайрын тэр очиж баталгаажуулаад тэндээ одоо сүмэн байгуулчихсан. Тэнд би 20 км-ийн хол газар өгөөд байсан надад. Тэгэхээр 20-с энэ одоо гол сүмээс бол бурхан багшийн гэгэрсэн газараас тэгэхээр манай Монголын жуулчид ч юм бол ирээд 20 км давхичаад тэндээ очно гэдэг чинь хэцүү. Яг хажууд нь байжгаад ингээд орой үдс ингэж одоо мөрөг тийм газар жаахан газар өгөөж гэж яаж одоо юуны Камбожийн Нарудамсын нөхдөөгч гэсэн газрыг гуйжааж ингэж авч одоо тэндээр манай Монгол сүм байгуулчихсан байна. Хэдэн онд вэ? Энэ чинь бол 2001 онд одоо онд ингэж яасан. Энэтхэгт Монгол сүм байдаг гэдэг би одоо байгуулж ихсэн одоо бурхан багшийн гэгэрсэн газар шүү. Түүнээс илүү 500 метрийн зайтай тийм газар бол одоо манай Монголын сүм байгуулагдсан. Сайхан. Тийм байна. За мөн түүнчлэн Балбын одоо Вант улс гэж байсан Балбчийн хаант улс орноос тэнд бас ярьж байгаад бурхан багш нь бол Балбад мэндэлсэн байгаа. Тэгээд тэр мэндэлсэн газар нь бол нэг жаахан газар өгөөч гээд бас хаанд хүсэл тавиад 80 үржихэн 80-ийн хэмжээний бас газрыг бол одоо авсан. Ийм бас учиртай. За Монголын оюутнуудыг бол энтгэс сургах асуудлуудыг анх санаачлан байгуулсан. Манай ч оюут явуулдаггүй байлаа шүү дээ 90 он хүртэл. Үзэл сурталчилгаас болоод 90 оноос хойш бол одоо Монгол чөлөөт зах зээл, ардчилсан хөгжлөө. Тийм учраас бол 90 оноос эхлээд бол Монгол оюутнуудыг энтхийн одоо том сургуулиудад сургах, энтхийн одоо сургалтын хэмжээ төвшин бол яг одоо Америк, Европын одоо төвшинт бүр дэлхийн одоо том Азийн том сургуулиуд багтдаг мэдээллийн технологи, хууль, мөн түнчлэн Кабулд очиж одоо Монгол Улсын засгийн газрын энэ одоо даалгаврыг Кабулд очиж манай Монголын одоо хуучин орон одоо элчин сайдын яам барилга баасан юу байна уу тэр одоо хазааруучуудаа уулзах ийм үүрэг даалгаврыг бол би бас Монгол Улсын засгийн газрын одоо нэрийн өмнөөс тэнд одоо очиж ингэж гүйцэтгэх гэсэн ийм сайхан албан тушаалуудыг бол одоо хаашиж Монгол Улсын засгийн газрын одоо нэрийн өмнөөс одоо би ажиллаж байсантай гэсэн баяртай байдгийг. Одоо жишээ нь яг таны судалгаагаар бол дэлхийгээр тархан суурьсан Монгол гаралтай монголчууд бол нэг 50-60 орчим сая байна гэж хэлж байна. Харин тэгж байгаа. Миний нэг олж харж уншижсэн зүйл дээр болохоор дэлхийгээр тархан суурьсан монголчуудын тоо бол нэг 15 орчим сая гэж. Ингээд янз янзын тоо баримтууд байна л да. Тэгэнгүүт одоо жишээ нь яг энэ бол яг зөвөө гэсэн эцэслэгдсэн бол тоо баримт бол байх боломжгүй болох гэдэг шүү дээ, тий? Тэгэхээр ер нь яг тэр дэлхийгээр тархан суурьсан монголчууд яг ямар одоо тооллохоор гэхүү эсвэл яг учир шалтгаанаар янз янзын баримтууд гараад байна вэ гэж юу? Тэгэхээр яг миний хийсэн энэ судалгаа бол дэлхий дээр бол 50-аас 60 сая одоо монголчууд болон монгол гарал үүсэлтэй улсууд байна гэж байгаа тийм. Тэгэхээр энэ бол миний хийсэн тооцоо бол тэр улсуудын бол өөрийн үндсэн баримтчгүүдээр яаж хэлсэн байна уу, яаж бичсэн байна уу, яаж тэмдэглэсэн байна уу, албан ёсны баримтчгүүдээс нь үзэж байгаа. Жишээлбэл Хятадын албан ёсны бичгтэр бол монголчууд 7 сая байна гэдэг нэг бичсэн байгаа. Тэгээд энэ 7 сая хүмүүс Хятадын айл нутгуудаар байна вэ гэдэг энэ үл ингээд тодорхой. Балбад бол 12 сая монголчууд байна гэж байгаа. Түүнээс гадна Оросын албаны Тува, Бурят одоо Якут энтерт бол одоо Горны Алтад бол одоо нэг 2-3 сая хүмүүс байж байгаа. Тэр улсуудын дотор би Монгол гэж ингэж өөрийнхөө бүртгүүлсэн улсуудын тоо бол 998 мянга байж байгаа. Тэгээд бараг 1 сая гэсэн үг шүү дээ. Тэр 1 сая нь бол албан ёсны. Түүн дээр албан бусаар яг би Оросын иргэн гэдэг ингээд Орос гэд бичсэн одоо ирлиц центр улсууд байна л дээ. Тэрийн нэмэх юм бол 3 сая орчим байж байгаа. Ингээд бол одоо хэд болж байна? Одоо 16 сая болчихлоо тийм. Тэгээд балбын монголчууд бол одоо 12
сая хүмүүс байна гэж байгаа. Тэр нь бол 29 сая хүн байгаа хүн ам нийтдээ балбын 29 сая. 29 саяас 12 сая гэдэг чинь бол хүн амын 45% нийцэж байгаа. Зүгээр яг хуу энэ тэгээд ингээд үзэхэд бол тэднээс бол өөрсдийгөө зайлуул монголчууд гэж үзэж байгаа. Балбын монголчууд гэдэг. Тэгээд тэр 12 сая хүмүүс чинь бол одоо Монголын дуу хоолой гэдэг сэтгүүл гаргаж байгаа. Монголын дуу хоолой гэдэг сэтгүүл одоо энэ Бурятад байна уу? Байхгүй. Өвөр Монголд байна уу? Байхгүй. Ганцхан Балбад байгаа монголчуудын дуу хоолой гэдэг. Мисс Монголиа гэдэг тэмцээнээ бол одоо хийж байгаа юм бас. Мисс Монгол гэдэг тэмцээнийгээ бол балбчууд бол жил болгон хийж. Бид нартай 55 зүйлээр ижил төсөөтэй 93 наадмаа хийн, аваага тахин, буун одоо тэгэл эхнэр хүн бол нөхрийнхээ нэрээр дуудахгүй. Тийм бас манай дээр үед байсан. Хүүгийнхээ нэрээр дуудаад тэр хүүгээ аваа гэж ингэ дууддаг жишээтэй. Хутга өгөхтэй бол одоо ишээрэн заавал өгнө. Гэх мэтийн одоо олон сайхан зан заншил манай Монгол зан заншил, нүүдлийн аж ахуйн зан заншил тэр чигээр үлдчихсэн байж байгаа. Тийш тооцоо 55 зүйл гэсэн таа. Тэгээд л 12 сая. Тэгээд түүнээс хажуугаар бол одоо Монголын юу гээд монголчуудын зүрх сэтгэл гэдэг хөрхөн хөгжмийн хамтлагтай. Бүр. Тэр лама гэдэг нэртэй залуу дуулна. Монголын тухай, Чингис хааны тухай, зохиосон дуунуудаа дуулна, балб дуугаа дуулна. Тийм одоо сэн. Тэгээд Монголын дуу хоолой гэж сэтгүүл гаргаж. Тэгэхээр ч бол одоо энднээс бол нэр онцлог. Тэр ховцсон нар нь бол одоо энэ доод энд харагдаж байгаа ийм одоо Монгол гаралтай 12 сая хүмүүс байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр бол энд бол балбын монголчууд бол жил болгон бол одоо Мисс Монголиа гэдэг тэмцээнээ хийдэг. Тэгээд одоо монголчуудын дунд тэгээд тэрнийгээ шалгаруулдаг. За үүнээс гадна бол балбын монголчууд бол одоо 93 наадмаа хийдэг. Хурдан морины уралдаантай. За мөн түнчлэн одоо моринаасаа бол одоо ташууран одоо шөөрөх, уургаа шөөрөх ийм тэмцээнүүдээ бас хийдэг. За бөөгийн шашинтай бас балбчууд бас байдаг. Бөө мөргөлийнхэн одоо үйл ажиллагааг явуулдаг. Энд бол бөөгийн мөргөл, бөө бууж байгаа ийм одоо үйл ажиллагаатай юм зургууд байна. За үүний зэрэгцээгээр одоо хууртаа манай морин хуурыг манай Монголын удчуудад бол одоо луу хуур гэдэг, луун толгойтой хуур гэж дээр үед байдаг байсан. 12 13 дугаар зууны үед. Тийм маягаар бид нар ийм луун толгойтой юм хуурыг бол одоо хуурдад тоглодог гэсэн энэ одоо луу толгойтой хуурууд байгаа. Монголд бол ингээд энэ луу толгой нь бол өөрчлөгдөд одоо морин хуур болж ингэж хөгжсөн юм байна лээ. За хувцсан дээрээ сарлагаараа бол одоо ингээд тээвэр одоо манай монголчууд бол одоо тэмээгээрээ тээвэр гэдэг шиг энд бол сарлагыг бол унаантыг ашигладаг, тээвэрдэг ашигладаг юм байгаа. За хувцсан дээрээ таамаас харахад бол одоо ингээд хурган дотортой дээл өмсчихсэн ийм одоо улсууд байгаа. Бас гутлаа хувцс нь бол бас ижилхэн Монголтой ижил төсөөтэй. Таны эзэмшсэн мэрэгжил одоо хийж байгаа судалгаануудтай салшгүй уялдаа холбоотой байх магадгүй түүнээсээ сэтэл аваад одоо судалгаануудынхаа сэдвийг бас хөөж судалгааныхаа ажлыг хийдэг юм болов. Юу бол ер нь намайг одоо өдөөсөн 3 зүйл байд. Нэгдүгээрт нь бол би энтгэд ингээд ажиллаж байсан чинь надад нэг хүн нэг энтгийн нэг төрийн хүн ирээд таанус одоо худалч хуурамч таанус яах өөдгөө улсууд энтергээд ингээд шууд ярихгүй юу. Тэгэхээр би та хүн андуураад байгаа юм уу та гэдгсэн чинь та чинь Монголын элчин сайд үстэй гэдэг чинь тийм гэдгсэн чинь би тэгвэл танд л яриад байна шүү дээ гэдгсэн. Тэгвэл би нэг бол олон ерөнхийлөгчийн хүлээн авалт байсан учраас хоёулын жаахан зах руу ороод ярих уу тэгвэл гэдгсэн чинь тэр хүн ингэж ярьсан. Би бол одоо бид нар бол одоо монголчууд ирж бид нарыг авна гэд ингээд явчихсан хүмүүс байдаг. Бид нар 300 400 жил одоо та нарыг хүлээж эргэж авдаггүй мартчихсан. Тэр байтугай бид нартай уулздагчгүй юм болчихсон. Тийм учраас би таныг бол худалч хуурч гэж хэлж байгаа. Манай энтэгт бол энд Монголоо тэгээд 30 сая хүмүүс байна.
тэр хүмүүс бол та нарыг хүлээж байдаг. Та нарын төлөө одоо цайныхаа дээжээг өргөдөг гэж ингэж ярьсан байхгүй. Тэгээд тэр бол миний сэтгэлийг айгүй хөдөлгсөн. Бүх ийм хүмүүс байдаг, ийм 30 саяын энд монголоидууд байдаг. Энийгээ бид нар яагаад мэддэггүй юм болов? Эд нарынхаа отгоо яагаад Монголда хүрдэггүй юм болов гэснээр энтгчүүд бол шууд монгол гэж хэлэхгүй байгаа. Индо монголууд, ойлвол энтгийн өг монголчууд гэж штэ. Тэднээс ийм бол энэ бол энтгийн зүү хойд ариун буюу Бангладештэй хэл залгаа 8 мужи байгаа энтгийн. Тэр мужид бол 30 сая монголчууд амьдарч байгаа. Энийг бол энтгийн засгийн газар, энтгийн албаны улсууд манайд бол Индо монголууд бол 30 сая байна гэж хэлчихсэн. Тэр хүмүүс бол энтгийн парламентын танхимын энтгийн дээд доод 2 танхимын нийт нэг танхимд бол 50 хэдэн гишүүнтэй байна. Бүх тийм хүчрхэг. Тэд нар бол бас Англи, Америкт бас сургууль төгсчихсэн. Бас хиндүү шашинтай биш. Тэгсэн мөртлөө Христос шашинтай. Тийм хүмүүс байдсан шүү дээ бас гэсэн. Тэгээд тэд нар бол тэд нарын зан заншил нь манайтай юу гар ижил төсөөтэй байна. 93 наадмаа хийж аваагаа тавьж байна. За морин поло тоглож байна. Монгол гуталт өмсөж байна. Монгол дээл өмсөж байна. Тэгээд надыг нэг оцсон чи бүр 93 наадам хийж үзүүлсэн шүү дээ. Барилтаа зайлвал хувцсан жах өөр л дээ. Тэгээд бол нэг 4-5 залуучууд барилтаад ингээд нэг залуу төрүүлж яасан. Их мэтийн ийм ижил төсөөтэй зүйлүүд их байна. Тэгээд тэд нар бол мөрөдөд байдаг байхгүй. Тэд нар бол Монголд нэг очиж үзэх юмсан. Бид нарын өвөг дээдс бол бид нар бол 300-аад 3000 гаруй жилийн өмнө энд бүрээд ирсэн. Тэгээд нь Монголд очиж үзмээр байна. Танаа Монголд бол сайхан байдгийг сонссон, мэдсэн гэдэг ингээд ярьдаг. Тэгээд Монгол руугаа цайныхаа дээжээг өргөдөг бас. Тэгээд хүүхдийнхээ эмгтэй гэрийн эцэгтэй бол нөхрийнхээ нэрээр дуутахгүй. За хүүхдийнхээ нэрээр дуудаад тэрний аваа гэж ингэж дуудана. Хутга өгөхтэй бол заавал ишээрнөг нь гэх мэтийн ийм зан заншлууд бол тэнд байна. Ижил төстэй тийм. Ижил төсөөтэй яг манай Монгол зан заншил. Харин харамсалтай Монгол хэл байхгүй тэд нар бол. Ганц хоёр үг байна. Монгол хэл байхгүй. Харин Иранд бол монгол хэл, монгол үгнүүд их байгаа. Перс хэлэнд бол. Түүнээс гадна Афганистанд бол 6 сая хазараачууд байж байгаа. Тэр хазараачууд ихсэн ингээд очиод уулзахт бол толгой, морь, тохоо гэд ингээд яриад ундаг юм усуд байдیں۔ Тэгэхээр бол бид нарт бол бид нарын монгол хэлээс ийм үгүүд үлдчихсэн байд юм аа гэд ингэж яадаг. Тэр 6 сая. За тэр хазараачуудын 2 сая нь бол Иранд хүрээд ирсэн. 2 сая нь бол Пакистанд байж идэг. Тэгээд 6 сая дээр 4 саягаар 10 сая болчихж байгаа үстэй тий. Тэгээд энтхэг баал ингээд нийлэхээр 40-50 сая болчихж байгаа тий. Өвөр монголчууд байна. Манай өвөр монголчууд байна тий. Өвөр монголчууд бид нар зөндөө мэддэг байна. Түүнээс бол төвдийн дээд монголчууд байж байна. Тэр сая хүн миний монголчууд байна. Гэх мэтийн эднээс байна. Түүнээс гадна бас цав цагаан арьстай хүмүүс ус байдаг. Би монгол гэдэг. Манай ээж бол монгол хатан байсан. Арабд бол манай зөндөө олон хүүхнүүд бол хатнаар бол авч очижсэн. Арабд бол манай 30 хэдэн хүүхнүүд эмэгтэйчүүд очиж хааны хатан болж байсан. Тэд нарын удам өгсөний улсууд бол эсвэл араб маягтай, эсвэл цагаан арьстай болчихсон тийм улсууд байж байгаа. Тэгэд миний аав ээж хоёр бол Монгол Чингис хааны удмын хүмүүс байдیں۔ Миний биеинд биений нүүр бол хэдийгээр араб маягтай Африкийн хүн цагаан арьстай байлаа гэсэн миний биеинд бол Монголын цус гүйж байд юм аа гэдэг тийм олон улсуудтай бай таарлаж байсан. Тэр нь бол айгүй сайхан санагдтыг. Надад ингээд явсан чи Узбект явжсэн чи нэг тэр Монгол гаралтад хүн уулзаад бид нар зочлуулалд орсон чинь зочлуулалт танаас хоноод байхдаа яа гэдэг манай том гэд бүр ингээд дагуулад гэртээ хонуулсан шүү дээ. Хоолны тэр хийж тийм зочломтгой хүмүүс байдаг. Ялангуяа тэр Шинжааны угарлал бол бүр их тий. Найр наадам хийгээд зүгээр Монгол хүн хараад найр наадам хийчихдэг гэдэг юм. Тэгээд
шин унтахгүй шүү дээ. За нэг тогтоочгнаа гэж ирээд тэгээд нэг дуугаа дуулаад ер нь мундаг шүү. Ямар дуу дуулах вэ тэгээд? Одоо өс төрсөн торгууд нутг торгууд ихтэй шинжээ уухад торгууд нутгаа их дуулна. Тэгээд манай Монголд одоо энэ манай өвөр монголчуудын аялгуун бол одоо яг монгол аялгуудтай болж эхэлж байна. Тэгэхэд Монголд ямар дуу гарч байна, ямар жүдэг төгөлж байна. Бүр яг тэрнийг тэр чигээр нь биднээс илүү сурчсан байх юм байна. Тэгэхээр эн чинь бол бид нарын нөлөө. Тэгээ одоо соёлын нөлөө гэдэг чинь одоо өвөр Монголд одоо юм Монгол бичиг соёлын жаахан гэдэг ялангуяа жаахан хориод байгаа энэ үед бол одоо Монголд бол одоо Монголд маань бол одоо Монгол бичиг соёл ингээд улдан дэлгэрээд байна гэдэг чинь бол бас сайхан монголчуудын Монгол гаралтай улсуудын гол төв нь бол одоо Улаанбаатар байна шүү гэдгийг бол одоо харуулж өгöd байгаа нэг зүйл л дээ. Энэ сайхан зүйл. Юунтэй Күнминд ингээд одоо Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалаар би нэг тусгай онгоцоор нь явж байсан чинь манай онгоц явж байгаад Каттын өмнө тод Күнмин нэгэ хотод боохгүй юу. Тэр хотод ингээд буусан чинь Каттууд биш. Бүр шал ондоо монголчууд тэргээр гүйлдээд байхгүй юу. Гэхдээ эн чи юу вэ? Энд ч одоо Катт юм уу чи хаашаа манай монголчуудтай адилхан одоо ингээд дорж дондог гэдэг дуучмаар юм уусууд яваад байна. Тэгээд тэр улсууд энэ юу юм бэ гэсэн чинь энэ улсууд бол одоо Каттын өмнөд хэсгийг одоо хамгаалж асан Юаны эзэн тулцын үед ийм улсууд байгаамаа. Одоо ингээд Юаны эзэн тулц гэдэг бутраад урахад бол Бээжд байсан монголчууд хоошоо зүхтаачихсан өмнөд Катт байсан улсууд явж чадаагүй. Дараа чинь гарч ирсэн мэн улсынхан бол хөдөлгөөнийг хорж гисэн учраас энэ улсууд бол эндээ үлдчихсэн юм. Тэгээд энэ улсууд бол одоо 1949 онд Бүгднайд Катт улс байгуулагдаад Жонлад өрг бичгөө гэсэн гинэ. Бид нар бол одоо юунтэй Монголд очия гэдэг чи одоо 300-400 жилийн асуудал ярьж шээ. Тэгээд Жонлад тэд нарыг хүлээж аваад та нар одоо хэрэггүй Монголын цаг уур манай Каттын өмнөд Каттын одоо халуун цаг уугаар ерсдээс та нар бол Монголд эргэж очиод одоо амьдарч чадахгүй. Бид нар та нарыг бол Юаны одоо жинхэнэ хан улсын үндэстэн шиг хүлээж авч ижлэгэн одоо боломж олгонаа. Та нар эндээ амьдраа гэдэг. Ингээд одоо тэд нарыг одоо тэнд нь үлдээч гэсэн ийм одоо зүйлүүд байдаг. Тэд нар бол одоо хэдийгээр 300-400 жил одоо өнгөрсөн ч гэсэн Монголд очих юмсан, Монгол нутагтаа очих юмсан гэсэн тийм бодол нь ерөөсөө алга болоогүй байсан. Тэр зүйл бол надад бол бас мунд сэтгэл төрүүлсэн. Гэх мэт эднүсчил миний одоо Монгол эрчүүдийн тухай судалгаа хийхийг бол улам ингээд өргөөл энэс усыг улам одоо болиглуулаад ингээд байт юм те ингээд сайхан энэ судалгаа хийхэд бол одоо зарим шин зүйл чон зарим зүгөө тийшээ явъя. Тийшээ явах юм бол одоо улам сайхан мэдчих авах юм байна гэж бодно. Дандаа сэтгэлд бол одоо манай энэ монголчууд Монгол гаралтай улсууд байж идгээр онцлогтой. Сайхан нэгээр би их бахархт юм. Нэг сонирхолтой санагдаж байгаа зүйл нь та Монголынхоо түүхийг гадны хэл дээрээс яг уншиж танилцаад Монгол улсаараа бахархаж ирсэн, Монголын түүхээрээ бахархаж ирсэн гэдээ ярьсан шүү дээ. Тэгээ ерөн зүгээр ингээд бид нар өөрсдөө яг мэдээж их эзэн Чингис хаан, тэгээ 13 дугаар зууны үеийн түүхийг бол Монгол сурвалжаасаа ингэж уншиж бид нар чинь дэлхийн талыг байлдан дагуулж ирсэн ийм агуу эзэнт гүрний үр сад гэж бахархал дүрэн ярьдэн шүү дээ. Магадгүй гадны хэл дээр байдаг түүхийн сурвалжууд ч гэдэг юм уу. Эсвэл яг Монголын түүхийн талаар өгүүлсэн гадны сурвалжууд дээр ер нь яг энэ эзэн Чингис хааны энэ түүхийг, Монгол улсын түүхийг хэрхэн яаж одоо үнэлдэм болоо. Би нэг зүйлийг одоо олж харж ирсэн. Чинь бид түүх болгон яг ингээд тодорхой хэмжээнд өөр судалгаанууд дээр үндэслэгдэж бичигдэж байгаа гэдэг утгаараа магадгүй дэлхийн талыг байлдан дагуулж исэн агуу удирдагч гэж хардаг нэгэн байхад дэлхийн талыг ингэж эзлэн түрэмгийлж исэн одоо харгас хэрцгий бусрамг
хаанч гэж бичигдсэн өнцөг байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь яг гадны одоо түүхийн сурвалжууд дээр Монголын түүхийг эзэн Чингис хааныг ихэвчлэн яг ямар байдлаар үүсэн байт юм бол? Социализмын үеийн 70 жил 21 оноос одоо 90 оны хооронд байна тий. Энэ хооронд бол бид нар социалист системд багтдаг байсан зөвлөлт холбоот улс агуу орн байлаа. Тэд нарын одоо заасан замналаар явдаг байсан. Өөрөөр хэлбэл бид нар бол одоо агуу их Чингис хаан гэд ингэж ярьж болдгоо байсан. Чингис хаан гэд ярихаар энэ одоо үндэсний үзэрхэг үзэлтэй нөхөр байна гэд одоо хавчих гэх юм асуудал байдаг байсан. Намайг хүртэл одоо ингээд 74 онд анх одоо энтх рүү явхад бол одоо төөрөө андар бол одоо жил нэг сар орчим дуудаж за Ленин зохиолыг юу мэдж байна социалист систем гэдэг намайг бол одоо тэнд очиад үзэл бодол нь хуурчихна гэж үзчихэж штэ. Тэгээд бэлтгээд нь штэ тий. Би ягаад сар орчимнуудаас бол Ленин зохиол асууж яаж тэгж байж одоо гадагс нь гаргасан. Тэгэхээр бол үзэл сурталын маягүй тийм хатуу чанга зүйлүүд бол тэр үед байсан. Хоёрт нь бол түүхийг бол монголчуудын түүхийг бол орсууд дандаа буруутлаас нь бичдэг байсан. Дандаа буруутлаас. Тийм учраас бол жинхэнэ түүх нь юу байд юм бэ? Монголын одоо жинхэнэ үнэн түүхийг бол орсууд бид нараас нуудаг байсан. Бид нарыг одоо үнэн түүхээ ярихыг бол хоригддаг байсан. Ийм хэцүү юу байсан тий. Тэгэхээр энтгэд очиод нэрвгийн их сургуулийн номын санд очиод ингээд ном үзэхэд бол одоо Монголын тухай одоо дэлхийн одоо бүх одоо эрдэмтдүүдийн бичсэн номнууд байж байгаа. Одоо жишээлбэл одоо Персийн одоо тэр үед бол яг хуу ном бичгээс гадна одоо аялагчдын тэмдэглэгч байгаа. Каттын аялагчд бол одоо 3 хүн байж байгаа. Каттын аяа одоо 600 он 500 он одоо манай тооллын өмнөх тэр үед бол энтгээр дамжиж одоо энтгэд бол одоо Хөнөгийн эзэн туус байсан байна. Энэ Хөнөгийн хаан ийм байсан тэр гээд бүр сайхан бичсэн байна. За мон түнчлэн бол одоо Персийн эрдэмтэд яваад Ил хаан туусд очиад одоо Монголын эзэн туус Ил хаан туус энд байсан. Ийм соёлтой, ийм зан заншилтай байсан гэд сайхан тэд нар бичээд үлдээчихсэн байна. За гэх мэт ийм сайхан одоо бичээд үлдээчихсэн юмнууд их байна. Чингис хаан бол одоо харгас алан хятагч муу мухаа гэдгийг бол энэ Европынхан Америкчууд энэ энтгчүүд хятадууд бичээгүй шүү дээ. Энийг хин тэгж бичсэн бол орсууд л бичдэг байсан. Зөвлөлт холбоот улсын одоо эрдэмтэд л бичдэг байсан. Энэ бол Чингис хаан бол одоо алан хятагч одоо бусармаг нөхөр хүмүүсийг алж яасан. Яг үнэндээ ингээд тэр түүхийг үзэхэд бол Чингис хаан ч бол ингэдэг л байсан юм байна шүү дээ. Очоод за бид нар хүрээд ирлээ. Та нар бууж өг. Буугаад өгчих юм бол бид нар бол одоо манай иргэшээлд манай одоо эзэн тулсан иргэшээлд та нар орж амьдрна. Ганцхан татвараа л авна. Өөр юм авахгүй. Танай дайснуудыг би дарж өгнө. Янз бүрийн одоо дээрмчид, янз бүрийн одоо юунууд байдаг. Тэрний чинь дарж өгнө. Тэгээд ингээд амьдрах уул гэж үздэг. Pax Mongolica гэж байдгийг. Pax Mongolica чи юу гэсэн бэ гэвэл чи тэр орныг эзэлж аваад тэнд байгаа сайхан амьдралыг цэцгэлвэл нам гүн тайван хөгжил тэр орныг хөгжүүл гэсэн ийм утгасан одоо Pax Mongolica-г л тэнд нэвтрүүлээд бас. Энийг бол одоо жишээлбэл одоо Иракийг одоо өнөөгийн одоо Багдадыг эзэлж аваад тэг заалсантай холбогдуулаад Чингис хаан олон хятагч цус гэсэн ийм утгыг л гаргасан юм харамсалтай түүхүүд бол байж байгаа. Тэгвэл дэлхийд даяар нэг тэгж айхтар юу одоо сөрөг талын гуйлсан түүх бол байдгүй юм байна. Ер нь байх. Оросууд зөвлөлт холбоот улсын эрдэмтэд л тэгж одоо битсэн. Тийм ч учраас бол 1944 онд бол Алтан ордын улсыг бол одоо тийм судалгааг хоригдсан Сталины одоо зарлиг гарч байгаа шүү дээ. Одоо Монголын одоо Чингис хааны уганхүү Жүч хааны одоо байгуулсан Алтан ордын улсыг суурь судалгааг ингээд хоригдчихж байгаа. Яагаад бол монголчууд тэр үед хүчрэхгүй байсан байна. Монголчууд бол одоо Оросыг эзэлж авсан байна. Оросын хаадууд бол монголчууд тэрч одоо мэхийн ёслоод хэрэгэм цолоо аваад авдаг байсан байна монголчуудаас. Өнөөдөр тэгвэл монголчуудын тэр түүхэн гавья одоо байлдан дагуулалт Монгол улсад юу үлдээв? Дээрээс нь дэлхийд дахинд
юу үлдээсэн гэж та боддог вэ? Алтан ордын улсаас яхан байж таа. Тийм. Оросын албаны улсд бол байж таа. Ижил мөрөн гэдэг Волга одоо мөрөн гэж байгаа Оросын тийм. Тэр бол 3500 км урсаад Каспийн тэнгис одоо ингээд шингэждэг ингээд тийм гол байгаа. Энэ хоёр голын хажуугаар хоёр талаар нь нэг нь бол одоо Батын эзэн тулсын, нөгөө талд нь бол Батын ах Ордо гэдэг хүн байсан. Тэрний одоо эзэн тулсуудын байгуулсан хотууд нийлээд 110 хот байгуулсан байж байгаа. Тэгээд энэ бол ерөөсөө энэ хотыг бол шинээр байгуулсан гэж байгаа. Шинээр байгуулсан. Тэгэхээр бол тэнд бол одоо Монгол соёл, Монгол одоо нүүдлийн аж ахуй, амьдралыг бол за манай одоо Сарабат, Сарабхи гэдэг том одоо нийслэлүүд тэр үед байгуулагдсан юм байсан. Тэгэхээр энэ үүнтэй холбоотой соёл, архив материалууд бол тэр чигээр одоо Оросын албаны улсад байж байгаа. Хадгалагдаад үлдчихсэн. Оросын эрдэмтэд өөрөө судлаад Егоров гэдэг хүн судлаад монголчууд бол 110 хот байгуулсан гэдэг чинь. За Иранд бол юу нэг Германы эрдэмтэн одоо судлаад Иранд бол одоо монголчууд нийтдээ 220 гаруй одоо орд харш барилга баашнуудыг барьсан байна. Түүн дотор бол одоо энэ Күлэг хаан бол одоо одон орны судлалыг айгүй хүчтэй хийсэн байна. Тэр хавьд байсан одон орны одоо судлалын эрдэмтдүүдийг бүгдийг цуглуулад том одоо институт байгуулад одон орны судлалыг одоо од гаргуудын судлалыг бол нарийн хийжээж дэлхийн одоо түүхэнд бол хов нэмрээ оруулсан байна гэсэн ийм зүйлүүд бол бас байж байгаа. За одоо Хүлээ хаан бол зөндөө юм оруулаа. Манай Цагаатай хаан бол одоо агуу их Цагаатай хэлийг бол орууллаа. Тэгээ Цагаатай хэл дотор бол монгол хэл бас орчихсон байгаа. Узбек хэл, одоо Уугар хэл, монгол хэл гэх мэт олон хэлүүд. Тийм учраас бол Цагаатай хэлгээд хааныхаа нэрээр нэрлэлцсэн. Энэ хэл бол 1917 он хүртэл одоо Оршин тогтсон Төв Азад, Шинжээ Уугарт бол 1949 он хүртэл одоо Оршин тогтсон. Ийм түүхтэй. Тэгээд энэ Цагаатай хэл дээр бол олон сайхан түүх байна, олон сайхан зүйлүүд байна. Энийг бол бид нар одоо цаашдаа судлах шаардлагатай. Тэгээд судрын чуулган энтэгт байгаа судрын чуулганыг судлаад судрын чуулганы одоо тэр нэг чимгэл зураг дотор манай хаадуудын одоо миниатюр зургуудыг олсон. За энэ бол одоо бас Монголын түүхэнд айгүй хэрэгтэй. Урд өмнө бол одоо манай одоо Жүч хаан, манай одоо Бат хаан, манай Цагаатай хаан, Өгөөтэй хаанууд ямархуу байсан бэ гэдгийг бол тэр номноос бол харж тэр миниатюр зургаас харж бас ойлгож болно. За манай их эзэн Чингис хааны 2 дугаар хүү Цагаатай хаан. За Цагаатай хаан бол одоо Төв Азад бол Цагаатай улс гэдэг тийм том эзэн улсыг байгуулсан. За Цагаатай улсаас одоо үлдсэн төв дурсгалын сайхан олон зүйлүүд бол одоо Станы орнуудад бол байж байна. Ялангуяа ихэнх зургууд нь бол ихэнх төв дурсгалын зүйлүүд нь бол өнөөгийн Узбекистанд байж байгаа. Цагаатай хааны хамгийн сүүлчийн одоо Монгол удмын хамгийн сүүлчийн хаан одоо ингэж энэ зураг байгаа. Энд бол хатны зураг нь байж байна. За энэ хааны зургнууд нь бол бас байж байна. Энэ бол одоо манай Цагаатай хааны удам судрын улсуудын одоо үлдээсэн зүйлүүд бол байж байгаа. Шинжээ Уугарт бол бас Цагаатай хааны гол нийслэл нь байсан Алмалик гэдэг хотод. Энэ хотод бол одоо бас энэ сайхан хөшөө бол өнөөдөр хүртэл үлджээ гэдгийг нь харуулсан. За Цагаатай хаан одоо Төв Азад очихдоо 4 одоо аймгийн энэ хүмүүсийг дагуулж очсон. Жишээлбэл одоо Барлаас аймгийнхан, Найман аймгийнхан, Нэхүүз аймгийнхан, Хонгрэдийнхан гэдэг ингээд одоо Жалиер аймгийнхан гэдэг ингээд энэ аймгуудыг дагуулж очсон. Энэ аймгийн хүмүүсийг бол одоо Цагаатай хаан Төв Азийн одоо 4 газар тус тусанд байрлуулсан. Тус тусанд байрлуулчихсан байгаа. Жишээлбэл одоо ингээд би энэ Узбекистанд очиход бол энэ одоо манай Монголоос очсон Барлаас аймгийнхан одоо хүлээж авч уулзсан. Таанус бол 800 жилийн дараа бол бид нартай эргэж ирж байна. Их удаан хүлээсэн шүү таанусыг гэж ингэж яадаг. Энэ хүмүүс бол одоо ингээд
хоньны махыг бол одоо ингээд сайхан зарж байгаа байдал одоо хоньны сүүл хонь итэд Төв Азийн одоо хоньны махуд айгүй том сүүлтэй байд юм байна. Тийм том сүүлээ ингээд огтлоод махтаа огтлоод ингээд зарж байгаа. Энд бол одоо ингээд гамбар маягийн юм хийж байгаа. Ингээд энд одоо хурууд гэдэг ингээд юу хийж байгаа, ааруул хийж байгаа ийм зүйлүүдийг бол одоо энд ингээд харуулсан. Энэ одоо манай Монголоос очсон одоо хүмүүс одоо 800 жилийн дараа ингэж өөрчлөгдсөн байна гэдгийг бол харуулсан ийм зургууд байна. Ер нь одоо ингээд дэлхийн улс орнуудад хийзэн Чингис хааны түүхийг одоо бас ингэж ил далдаар ингэж булаалдж байгаа тэр процесс ер нь яг ямар хэмжээнд явж байгаа бол ер нь бол одоо манай Чингис хаан ч нэг дэлхийн хагасыг эзэлсэн хүн учраас бол бас ганцхан минийх гэд байхад бас хэцүү. Ганцхан монголог гэд байхад ер нь бол яг хөө зүгээр Чингис хааны хүүхдүүд нь одоо Төв Аз явлаа, Оросын албаны улс явлаа. За тэгэл одоо Хятад явлаа. Тэгэхээр бол эднээс ч юм бол ерөнхийдөө Чингис хаан манай хаан гэж хэлэх бас үндэслэж яахан байгаад байгаа. Яг үнэн тэр хүн бол хаанаас гаралтай Чингис хаан бол монгол хүн байсан гэдгийг л бид нар мэдж байгаа. За манай одоо энэ Төв Азийн зарим орнууд бол одоо ингэж байгаа юм л да. Чингис хаан бол одоо миний хүн, Япончууд ч гэсэн бол одоо самурай бол манай нэгэн самурай одоо Монгол очтөрөө Чингис хаан болж гисэн гэж бас ярьдаг тал бий. За одоо юу Казахстанынхан бол одоо Чингис хаан бол манай хүн байгаа. Чингис чинь бол яг казах хүн байсан энэ гээд ингээд бичээд ингээд яриад байдаг. Ер нь бол Монголын түүх чинь бол казахын түүх гэдэг одоо Казахстаны зарим эрдэмтэд тэгж ярьдаг, бүр тэгж бичсэн, тийм ордлого явуулсан. Гэхдээ харамсалтай тэр нь бүтээгүй. Яагаад гэвэл дэлхийн одоо Английн эрдэмтэд, Францын эрдэмтэд, Персийн мундаг эрдэмтдүүд бол Монголын түүхийг сайхан бичээд үлдээчихсэн. Ийм учраас бол тэр бичсэн түүхийг бол гуйлж чадахгүй тэд нар. Яг хөө зүгээр хуучин зөвлөлт бод улсын маягаар бичээд шин түүх гаргачих нь гэж бичсэн. Бодож байгаасан боловч хэдэн төгрөг мөнгө цохоод тэр нь бол одоо Казахстанд бүтээгүй. Дэлхийн эрдэмтэд бол шоолоод таанус ч одоо юу болж байна. Ер нь Казахстан улс гэж байгаагүй штэ. Таанус одоо ингэж битгийа. Таанус ч бол одоо манай Жучааны одоо Батын хүүхдүүд л нэг хэсэг нь байсан. Эдгээр нутгийн нэг хэсэг байсан. Таанус бол манай Батын удам угсааны улсууд гэж хэлж болно. Яагаад гэвэл бол Бат хаан тэнд ажиллаж учраас. Түүнээс Чингис хаантай өөрийгөө бол хавьдуулж болохгүй гэсэн. Тиймэрхүү хариултуудыг манайхан өгдөө, манай эрдэмтдээ өгдөө. Ер нь бид нар бол хариулээд байх хэрэгтэй. Бид нар бол бичиж байгаа түүх монголчууд бол бид нар өөрсдийнхээ түүхийг бичээд англи хэл дээр, монгол хэл дээр бичээд гадаад гаргах ёстой. Монголын өнцөг, Монголын одоо бид нэр бодол санаа ийм байна. Бид нар бол ийм одоо баримт бичгүүд ийм байна гэдгийг бол ингэж гаргаж байж бид нар бол одоо өөрийнхөө түүхийг бол боловсруулж чадах юм аа гэж ингэж бодож байгаа. Дин дээр бол одоо бас говьс юмнууд бас их байна. Жишээлбэл одоо манай түүхийг аваачаад миний түүх гэдэг ингээд бичсэн зүйлүүд байна. Жишээлбэл одоо Узбекистаныг таанусаар Узбекистан бол одоо төмөрийн одоо удмынхан гэдэг байж байгаа. Төмөрийн дээр нь хэн байсан бэ гэдгийг бичихгүй байгаа байхгүй юу? Төмөрийн дээр нь бол одоо манай Барлаас аймаг, Монголын одоо Барлаас аймгийнхан байж байгаа. Монголын одоо Барлаас аймгаас одоо удам буксаан ингэж гарч ирд юм аа. Төмөр хаан ч ингээд ярахаар өөртөө мэдээд байгаа. Тэрнийг бичих дургуул болчихж байгаа. Ялангуяа дэлхийд даяар тархсан монголчуудын судалгаа хийхдээ зүгээр нэг хийгээгүй тодорхой хэмжээний зорилгыг өөрчилж тэр тусмаа Монгол гаралтай хүмүүс монголчуудад ямар үр өгөөжтэй вэ гэдэг талаас нь харж иж бас энэ судалгааг эхлүүлсэн байх гэж бодож байна. Одоо судалгааныхын зорилго хэр бүтэмжтэй. Тэгэхээр энд яг одоо монголчуудыг яг монгол соёлын дахин одоо сэргээ, монгол хэлний сэргээ, Монголтойгоо өөр дотн байгуулгыг гэдгийн цаана бол миний санаа юу яваад байна вэ гэвэл одоо ямар нэгэн асуудал Монгол тулгарлаа гэхэд бол тэнд байгаа одоо энэ тхийн 30 сая балбын 12 сая хүмүүс асуудлыг босгоод бид нарыг дэмжиж ирээсэй гэсэн ийм бодолтой байгаа байхгүй юмыг аж мэдвэт хэдэн зуун жилийн дараа хэдэн 10 жилийн дараа ямар ч Монгол тохиолдож болно. Тэгэхэд бол зовсон ядарсан хэцүү үед бол одоо парламентын гишүүд, сайд дарганаар нь бол парламентаараа одоо Монголын тухай асуудлыг босгоод тавиад шинжилээд ингээд Монголыг дэмжээсээ туслаасаа гэсэн
ийм цаад санааг би бас агуулж явдгийг. Өөрөөр хэлбэл одоо 3 дахь хөрш гэдэг чинь бол одоо Америк, одоо Европ, Японоос гадна одоо Монгол гаралтай улсад байгаа хүмүүс бол бид нар хүнтэй уулзж байгаа. 3 дахь хөрш бол одоо газар орон байхгүй шүү дээ. Тэгэхээр бол тэнд бол хүн бол байгаад байна бид нар тийм ээ. Монгол гаралтай улсад бол бид нарыг төлөөлөд 3 дахь ертөнцид байгаад байна. Тэд нар бол бид нарыг дэмжих хүч юм аа ирээдүй тийм ээ. Гэтэл энэ утгаараа бол энийг судлаад тэр дотор жишээл Америкт бол зөндөө Монгол гаралтай мунд эрдэмтэн тийм хүмүүс байж байгаа. Тэр надаагаа бид нар холбоотой байх юм бол ямар нэгэн асуудал гарахад бол одоо Монголын лоббиг бий болгох хэрэгтэй. Монголын сайхан лоббиг бий болгоно гэдэг чинь бол тэр хүмүүс нүдтэй байж байгаа. Өөрийнхөө одоо парламентын гишүүн сайд дарганарт бол Монгол Америкийн харилцаа ийм байсан юм. Энийг бол одоо бид нар ингээд ийм учраас дэмжих хэрэгтэй гэдгийг ойлгуулж ярих ийм л лоббитэй болох санаатай л ингээд одоо цаад санаа нь бол тийм байгаа. Мөн түнчлэн бол Монгол соёл зан заншлаа хөгжүүлэх гэсэн ийм санаанууд байна. За хоёлаа ярилцлага өндөрлүүлье. За. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Өнөөдөр Монгол улс ялангуяа Улаанбаатар хотод маань бас бидний санаанд нийцэхгүй сэтгэлийг чилээж байгаа. Тэгээд энэ улсаас явахынсан гэдэг бодолтой болох хэмжээнд хүртэл ингэж тулгамдж байгаа олон асуудлууд байгаа. Тэгээд магадгүй бууж өгөөд явж байгаач олон жишээнүүд байгаа. Тэгээд тэр болгон дээр энэ бол мэдээж ингээд бас тодорхой хэмжээний асуудал мөн боловч бид нар Монгол хүн болж төрнө гэдэг өөрөө ямар их хувь заяа юм бэ? Монгол хүн болж төрнө гэдэг бид нар ямар одоо үн цэнтэй юм бэ гэдгийг магадгүй бас яг та бит хоёрын ярилцсан таны ярьсан яриан дээрээс хүмүүс маань бас тодорхой хэмжээнд эргэцүүлсэн олон сайхан зүйлсийг ярьж өгсөн танд баярлалаа. Дипломатч хүмүүс ялангуяа гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийг би арай илүү их оронч үзэлтэй их орныхоо нэр нүүр болж явдаг учраас илүү хариуцлагатай байх ёстой хүмүүс юм болов уу гэж дотроо бодож явдаг. Тэгээд ахмад туршлагатай дипломатч хүний үгийг сонсож суух таатай байлаа. Тэгээд таны судалгааны сэдвүүд үнэхээр сонирхолтой санагдлаа. Тэгээд зорьсон ажил бүхэнд бүтэж санаа сэтэл нь биелж аваасай гэж ерөөдөө. За Санчар гаргийнхан энэ нэвтрүүлэгтээ одоо намайг урьж оролцуулсан явдлыг баярлалаа. Санчар гэдэг бол самгарт хэлтэй. Бас одоо энэ одоо Бямбгарыг гэдгийг бол хэлсэн юм сайхан одоо үг. Тэгэхээр бол одоо самгарт хэлийг үгийг одоо ингэж оруулж ингэж яаж танаас программаа нэрлснэг сайхан байж санагддаг. За монголчууд яг хөө зүгээр өнөөдөр бол тулгамдсан асуудлууд их байна. Энэ бол би бол бодохдоо бол энэ бол хоногхон зүйл гэж боддог. Энийг бол монголчууд бид нар бол даван туйлж чадна. Энэ жаахан бухимдсан асуудлуудыг шийдэж чадах тийм чадвар бол өнөөгийн Монгол бол бий болж эхэлж байна. Тэгэхээр энийг бол шийднэ. Гараад явсан үнээсээ болоод гараад явсан монголчууд маань бол удахгүй бүгдээрээ Монгол орондоо буцаж ирнэ. Сайхан цаг ирнэ. Монголчууд бол гэр орныгаа хаяад ганцаараа яваад тэнд бол одоо эх орныгаа санаж байгаа улс бол одоо Монголдо хөдөлмөрлөдөг. Монголдо нэлээд тэр гадаад авч байгаа хэмжээний цалинт аваад ингээд сайхан Монголдо амьдрах тийм сайхан цаг бол удахгүй ирнэ гэж би итгэж байдаг. Үүний төлөө бол би одоо бас залуучуудаа төвчээртэй өнөөдөртэй маргааш бол өөрхөн байна шүү гэдгийг л одоо залуучуудаа загч хэлье гэж бодож байна. Та нар сайхан залуу үе, манай залуу үе бол одоо их сайхан одоо олон талын мэдлэгтэй, боловсралтай, нүдэ тайлчсан ийм сайхан шинэ үе эхэлж байгаа. Энэ үед баяртай байдаг. Энэ шинэ үеийг бол манай Монгол улсын одоо нас сүйдэр яг бол улам уртсгах тийм боломжтой сайхан боловсралтай залуучууд бий болж байгаад баяртай байдیں۔ Энэ залуучуудад хуучны эртнийхээ түүхийг бас би ойлгуулахад бол та нарын одоо тус тэмцлэх хэрэгтэй байлаа. Улам сайхан одоо ажиллаараа улам ихийг бүтээгээрэй гэж хүсье.